Хорвоод ирснээ зарлаж уйлан мэндэлхэд ховорхон нулимсаа унгаж үннийг хайж аймгийн алдар туяач сайн буянгийн даваа жав. Сайн буянгийн даваа жав нь 1939 оны 3 дугаар сарын 5-нд Төв аймгийн Баян-Үнжил сумын нутагт төрсөн. 1957-оос 1962 онд цэргийн алба хаасан. Баян-Үнжил сумын баг сургуулийн 4-р ангийг суралцж төгссөн. 1962 онд бидний ээж Эс Пүрэг Жавтай гэрлэж 9 хүүхэд төрүүлж өсгсөн ачтай, буянтай бураг юм. Төв аймгийн Баян-Үнжил Дэлгэр хаан Алтан булаг суманд малчин удгийн моторчин зэрэг ажлыг 20 гаруй жил нэр төртэй гүйцэтгэж байгаад 1982 онд үйлдвэрийн усны улмаас дахир дутуугийн группт орж байсан. Ажиллах хугацаанд давхарцсан тоогоор 67,000 гаруй нэгдлийн мал маллаж төл божилтыг 90% хүртэл үйлдвэрлэлийн даалгаврыг 100% давуулан биелүүлж байсан хөдөлмөрч хүн юм. 1973 оноос эхлэн Төв аймгийн Алтан булаг сумын Элсэн ам 5 худгийн моторчноор ажиллаж давхарцсан тоогоор 198,000 нэгдлийн мал усалж хөдөлмөрчдөөс талархал хүлээж байсан. Мал маллах арга ухаан, худгийн моторчин зэрэг ажлын зэрэгцээ, хашаа хороо барих, ногоо тарих болон нэгдлээс зохион байгуулагддаг мал аж ахуйн ажил, урлагийн ажилд идэвх санаачлагтай оролцдог тэргүүний малчдын нэг тул баярын бичиг талархлаар удаадаараа сумын авраг малчин зэргээр шагнагдж байсан. 1988 онд Монгол Ардын хувьсгал намын гишүүний шалгуурыг амжилттай давж намын гишүүн болж нам төрийн бодлогыг сурталчлах хэрэгжүүлэх үйлсд гар бие оролцсон. Сумын депутатаар сонгогдсон ажиллаж байсан олонний хүндэтгэл хүлээсэн хүн юм. Ажлын зэрэгцээ хурдан морийг бага наснаас эхлэн унаж, уйж, олон залуучуудыг сургаж, зөвлөж ажилласны дотор эдүүгээ аймаг сумын алдар туяач нар шавь нараас нь төрөн гарсан. Өөрийн уйж хурлуулсан мордоос сум аймаг улсын наадамдаа удаадаараа хурдлан давхиж айрагдсан хүлэг 26, төрүүлсэн хүлэг 18 бөгөөд 1994 онд аймгийн алдар туяач цолоор шагнагдсан билээ. Хурдан морь уйх зөвлөгөөний талаар залуу уяачдаа зөвлөгөө, хүлгийн хусуур хатаагийн учир зэрэг ном хэвлүүлж уяач олны гарын авлага болгосон бүтээлч Ахмад юм. Аймгийн алдар туяач Ахмад Настан сайн буянгийн даваа жавын хүнлэг сайхан сэтгэл, хөдөлмөрч чанарыг төр олон нийтийн байгууллагаас үнэлж Монгол улсын төрийн дэд шагнал шударга журам медаль, сумын манлай Ахмад, хөдөлмөрч бүтээлч Ахмад зэрэг 30 гаруй шагналаар шагнаж урамшуулсан. Сайн буянгийн даваа жав нь үр хүүхдүүдэд өвдөгш өсгөн хүмүүжүүлсэн бөгөөд хүүхдүүд нь өнөөдөр төрдөө сайн сайхан ажиллаж амьдарч яваагаас хүү Батбуян нь Алтан булаг сумын мянгат малчин, охин Батнасн нь хавдар судлалын үндэсний төвд төслийн менежер ажилтай бөгөөд төрийн дэд шагнал Алтан гац одонгоор шагнагдсан. Охин Батунгалаг нь зочигч тээврийн нэгтгэлд Тариля буусны жолооч, охин Батуян аймгийн нэгдсэн эмнэлгийн тогооч, охин Баяр Магнайн багш, хүү Батсуур нь Алтан булаг сумын засаг дарга аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, хүү Дүүгидагийн охин Отгон дулмнаар нь хувь хуваараа хөдөлмөр эрхлэж байна. Одоогоор 50 гаруй үр аццээгээ тойруулан аймгийн 100 мод сумнаа амар тайван амьдарч байна. Чаргал баяр баясгалан танаас ихтэй шүү амьдралын гэгээлэг бүхэн аваа гэж дуудахаас ихтэй тентэр тунтэрхэн алхахаа дэнэж хөрдөн түшээ дэндүү баярлан хөрсөн
бүхэн аваа гэж дуудахаас эхтэй Гэмшил баярын хорвоо онж алдахын тайлаа гэрэлтэй сүдэртэй очилнгийн гэмшил ухаалыг таниулсан түнний хүндлэн хүлээж хүмүүн заяага